Сайн байцгаана уу? Манай суугийг үзэж байгаа өглөө өдөр орой мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр та бүхэндээ бас нэгэн сонирхолтой кино ярьж өгөхөөр бэлтгэсэн. Манай суугийг дэмжиж лайк болон сабскрайбаа дараад үзээрэй. За тэгвэл киногоо эхлүүлцгээе. 12 хүнийг алсан гэмт хэрэгтнийг цагдаа нар баривчилж харин хүүнд бороонд нор зогсохдоо би бол алуурчны хүү гэж хэлж байгаагаар энэхүү кино маань эхэлдэг. Энэ үйл явдлаас хойш нэлээд олон жил өнгөрсөн. Энэ хүн бол манай киноны гол дүр болох Чой Ахмад шилдэг цагдаагаар шагнагдсан. Дарганч түүнийг дуудаад л баяр хүргээд Чой Ахмадыг энэ сар сайн ажиллаа чимээ намаагүй юм хүмүүнд битгий орооцолтойроо гэж их захидаг. Ажлынхан залуус бүгд л Чой Ахмадад баяр хүргээд энэ залуу бол шинээр хилтэст нь орсон Донжээ одоохондоо мөрдөгч болоход арай л болоогүй шинхэн ажилтан бүтэн үнжиний Чой Ахмад мэддэг болохоор удахгүй болох төрсөн өдрөөрөө гэрт нь ирж далайн байцаатай шүл идээрэй гэж хэлдэг. Оройн ажлынхантайгаа баяраа тэмдэглээд хамт олонч Чой Ахмадад зангины хавчаар бэлгэлдэг. Дараа нь ажлынхантайгаа салах ёсыгээ таксинд суугаад гэртээ харахаар явдаг. Таксинд суугаад явж байхад нь гэрийнхэн замаар биш шал ондоо замаар явж байгааг Чой Ахмад хараад л энэ замаар биш штэ өөр замаар явна гэж хэлэхэд таксиныхан жолооч бүр тоож байгаа ч юмгүй шууд яваад идэг. Чой Ахмад ч би цагдаа байна яг одоо наана зогс гэж хэлдэгч жолооч огт зогсохгүй өрүүлнээс нь зууралдаж явж байгаа нэг газар зогсоход машинаас нь буугаад би бол цагдаа гэхэд нөгөө хүн нь цагдаа гэдгийг ч тоох юмгүй хутга гаргаж ирээд л Чой Ахмад руу дайраад энэ хоёрч дээр дороо ороод ноцолдож байхад нь нөгөө эрэгтэй нь өөрөө хутгандаа хутгалуулад үхчихдэг. Чой Ахмад сандраад яг цагдаа руу залгахгаа зогсож байхад нь дарган залгаснаа чамааг дээж тушаал дэвшүүлэхээр хүнтэй би ярьчихлаа. Энэ сар чи янз бүрийн хэрэг төвөгт оролгүй байж байгаараа бид одооноос дандаа дээж явах болно гэж хэлээд уцаа тасалдаг. Чой Ахмад ч үүнийг сонсоод л скотч аваад энэ тэнд байх бүхий л газар өөрийнх нь хурууных нь хээ байж магадгүй гэсэн бүгдийг нь цэвэрлээд залууг тэнд нь үлдээгээд явчихдаг. Маргааш өглөө нь болоход цагдаагийн газрын хилцээний уртхан талд нь каранд нэг хүнийг хоолоогоор нь дүүжилсэн байх ба тэр цогцсон өчигдөр оройны Чой Ахмадтай ноцолдож байгаад үхдэг залуу байхыг хараад Чой Ахмад ч өчигдрийн нөгөө газраа ирвэл тэнд нь юу ч байхгүй байдаг. Уум мөрдөгч болон Донжоо хоёр барилгын энэ тэрнгээр шалгаж байгаад Донжоо тэнд байх нэг таксиг олдог. Таксийн дотор ороод шалгавал Ахмадад өчигдөр орой нүгсэн хавчаар машин дотор нь байгааг олж хараад өөртөө аваа шуудхан хадгалцдаг. Таксины тээшиг нээвэл ардан цогцыг хийж зөөж авчирсан болохыг мөрдөгч нар олдог. Уум мөрдөгч Чой Ахмад болон багийнхандаа хохирогчийн талаарх мэдээллийг хүргэхэд тохирогч нь түрээсээ машин ашиглаж байсан Жан Жисү гэх хүн байдаг. Таксийн дотроос нь ямар ч нотлох байранд олдоогүй. Одооноос таксиг хаавар явсан мөн ямар газраар явсан болохыг бүгдээ шалгахаар болоод бүгд ажлаа эхлүүлж байхад Чой Ахмадын хийсэн эргэж илэрхэд маш ойрхон байгаа. Багийнхныгаа ажиглаад өрөөндөө зогсож байхад нь уум мөрдөгч орж ирээд шинжээчдийн багийнхан нэг юм олсон гэж байна гэд хамтаа очиход шинжээчдийн багийнхан хохирогчийн бие задлан шинжилгээ хийж байх үедээ humсныхан завсраар хэрэгтний арсны эсгийг олсон байдаг. Тэр арс нь бол Чой Ахмадын хүзүүнийхэн арс ноцолдож байхдаа Чой Ахмадын хүзүүг маажцсан. Багийнхан хүмүүс машиныхан дугаараар таксиг хаагур явсныг олоод мэдчихдэг. Бүгдийг нь тэмдэглэж аваад Чой Ахмадад уум мөрдөгч танилцуулдаг. Таксийн дотор ямар тааш нэг хүнтэй явж байна. Ахиад хідэн замыг нь шалгаад үзчихвэл таксинд суусан хүнийг олох байх гэж уум мөрдөгч тайлбарладаг. Донжооч хохирогчийн машинаас олсон хавчаараа хараа сууж байхад нь цаанаас уум мөрдөгч ирээд ямар нэгэн зүйл болсон эсгийг асуухад Донжээ зүйлтний талаар огт хэлэхгүй зүгээр гэдэл өнгөрөөчдөг. Багийнхан хүмүүс үлдсэн камерын бичлэгийг авчраа шалгаж байхад Чой Ахмадын яг өөрийнх нь таксинд сууж байгаа газрынх нь нэрийг бичсэн диск байхыг хараад нууцаар гялс аваад халаас руугаа хийж байхад нь Донжоо би камерын бичлэг олчлоо гэд дээш харахтаа Чой Ахмадын диск авч байгааг харцдаг. Барилга дээр хохирогчийн унж явсан таксиг нэг хүн унж авчраад араас нь цогцос гаргаж байгаа нь маш тод бичигдээд ямар хүн болохын ч тогтоогоод хаана амьдардаг байршлын хүртэл тогтоогоо байршлаар нь цагдаа нар ирэхэд нөгөө хүн чинь гадаа явж байгаа цагдаа нарыг хараад шууд л зогчдөг. Чой Ахмадын багийнхан бүгд таарч хайхаар болоод Чой Ахмад харин ганцаараа явж байгаад сэжигтэндээ таарад араас нь хөөж гүйсний эцэст мухар зам руу оруулчихдаг. Сэжигтэн залууч гарах гарцгүй болсон болохоор Чой Ахмадад үнэнгээ хэлдэг. Тэр хүн намайг очиход аль хэдийн хутга зоолгоод өгчихсэн байсан. Би зүгээр л тэрний хий гэснийг хийсэн. Одоо тэр ч намайг алах байх таа гэдэл уйлаад байдаг.
Чой Ахмад тэр гэж хинийн гэж асуусан ч сэжигтэн ерөөсөө хэлдэггүй. Харин станцаар нь багийнх нь хүмүүс ирж байгааг Чой Ахмад сонсоод шуудхан л сэжигтний ганц буудаад алчдаг. Сэжигтэн урдаас нь ямар ч үйлдэл хийгээгүй байж байхад нь Чой Ахмадыг буудахыг Донжоо яг ард нь хараа зогсож байсан байдаг. Цаанаас нь багийнх нь ч ирдэг. Дараа нь Чой Ахмадын багийнхныг цуглуулад л юу болоод байгаа талаар асуухад багийнх нь бүгд Чой Ахмадын талд орж сэжигтэн эсэргүүцэл үзүүлээд буутахаас өөр ямар ч нөхцөл байгаагүй гэж хэлдэг. Мордогч хохирогч болон сэжигтэн хоёр залуугийн талаар судалж үзэхэд хоёулаа хар тамхи хэрэглэдэг. Мөн цусныхан шинжилгээнээс метапон гэх бодис илэрсэн. Тэгэхээр трийг авах гэж байгаад л бие бинийгээ хөнөөсөн байх магадaltaй гэж мордогч дарагдаа тайлбарладаг. Оройн Чой Ахмад хар тамхи зардаг хэдэн нөхдүүд дээр ирээд л метапон гэх бодисны талаар асуугаад ямар хүмүүс зарж байгаа талаар нь асуухад энэ залууч юу ч мэдэхгүй метапон гэх бодисыг сүүлийн үед хүмүүс огт хэрэглэхээ болсон маш хүчтэй нэг хэрэглэвэл түүнээс хизээч гарч чаддгүй харин жилийн өмнө нэг жүжигчээ хэрэглээ цагдаа нарт баригдсан тэр жүжигч нь бол Ким Жингүү гэж хэлж өгдөг. Маргааш нь болохоос сэжигтний ДНХ цогсноос олдсон арсны ДНХ хоорондоо таараагүй. Үүнийг нь ч дарга нь мэдээд бүр маш ихээр уурладаг. Дарга нь болохоор алуурчин Чой Ахмадын буудаж алсан сэжигтэн залуу гэж бодоод хэвлэлийнхэнд алуурчин бол тэр залуугийг зарлцсан байсан байлээ. Дараа нь өөрийнхөө хэлцэн нэр хүндийг унгаахгүй тулд хэвлэлийнхэн болон хүмүүсийн хэл амнаас айгаад Чой Ахмадад өнөөдөр ийм хариу гараагүй гэж бодоод ДНХ-гийн шинжилгээг чи багийнхантайгаа ярилцаж байгаад тохирвол тэгээ энэ хэргийг хаа гэж Чой Ахмадад хэлдэг. Чой Ахмадад энэ хэргийг ингээд хаачвал өөрийнх нь хийсэн хэрэг ч илэрхгүй уул нь их амар. Тэгтээ нөгөө Ким Жингүү гэх хүн нь их анхаарлын татаад Ким Жингүү гэх залуугийн хуучин менежертэй очиж уулздаг. Менежер нь Ким Жингүүг метапон гэх бодис хэрэглэж баригдсныхаа дараа нуугдчихсан. Тэрнээс хойш хаана юу хийж явааг нь огт мэдэхгүй байна. Мөн тэр ижил хөөстөн гэж хэлдэг. Чой Ахмад хуучин гэрийнх нь хаягийг аваад очиход тэнд нь хинч байхгүй. Гэрийнх нь эргэн тойрны зургийг нь бүгдийг нь дарж авдаг. Энэ үед Донжоо хяналтын камерын зарим хэсэг нь дутуу ирсэн гэж хэлээд ахаад камерын бичлэгийг авч шалгахаар болдог. Ажил дээрээ ирээ шалгаж үзвэл хамт нь хохирогч залуугийн таксинд сууж байгааг олж хардаг. Оройн Чой Ахмадтай уулзгаар ирээд хийсэн хэргийнхэн талаар бүгдийг мэдсэн. Хүн амны хэргийн газар дээрээс хавчаар нь олдож дараа нь хүн амны хэргийн хяналтын камерын дисгийг авч байгааг харсан. Мөн хэрэгт холбоотой чухал сэжигтнийг буудаад алчсан. Нуусан хяналтын камерын бичлэгийг олж аваад шалгаад үзвэл ахмад нь хүн амны сэжигтэн гэх нотлох баримт бичлэг дээр нь байсан. Миний мэдэх та энэ хэргийг ухаалаг шийдэх байх гэж хэлээд диск болон хавчаар хоёрыг нь Донжоо орхиод явдаг. Маргааш нь Чой Ахмад руу хайгаад байгаа нөгөө Ким Жингүүгийн хуучин менежер залгаад тэр таныг явсны дараа над руу залаасан. Яаж ч юм таныг ирснийг мэдсэн байлээ. Тэр өөрөө тантай удахгүй уулзна гэж дамжуулсан. Тэр нэрээ бас нэг баар ажиллуулж байгаа юм байлээгээд тэр баарных нь хаягийг Чой Ахмадад өгдөг. Чой Ахмад хаягаар нь ирэхэд тэнд огт хүн байхгүй. Харин календар дээр 3 өдөр тэмдэглэсэн байгааг хараад мөрдөгчлөө залгаад энэ 3 газар ямар нэгэн хэрэг гарч байсан уу гэж шалгуултал тэмдэглэсэн 3 газар дээр нь хүн амны эрэг гарч байсан. Хохирогч нар нь бүгд цагдаа. Мөрдөгч 3 хохирогч цагдаагийн нэрийг хэлэхэд олон жилийн өмнө Чой Ахмадтай цуг 12 хүний хүн амны эрэг гарах үед нь хамтдаа ажиллаж байсан цагдаа нар байдаг. Тэр үед 12 хохирогч бүгдээрээ нэг бодисонд хордож үхээд хэрэгт нь ерөөсөө олдохгүй удаад сүүлдээ дээрээс нь дарамтлж ямар ч хамаагүй аргаар сэжигтэн олоод ир гэхэд нь одоогийн Чой Ахмадын дарга нь тэр үед 12 хүний хүн амны эргийг ахлаж байсан. Багаараа хоорондоо ярилцаад хуурамч нотлох баримт болон гэрч гаргаж ирээд хөгжлийн бэрхшээлтэй мөн Мөритө тоглоомын газар ажилладаг байх үедээ тэр байнга дарамтлуулж байсан өшөө хорслоосоо болж уух юмд нь цинит гэх бодис холин 12 хүний амь насыг хөнөөсөн. Мөн хэргийн газар дээр 2 гэрч байгаа. Тэр 2 гэрч нь мэдүүлэг өгсөн гэж энэ хүнийг баривчилсан байдаг. Тэр 2 гэрч нь бол Чой Ахмадыг алах гэж байгаад үхчихдэг хохирогч. Нэг нь сэжигтэн болж хөөгдөж байгаад мөн л Чой Ахмадад буудуулаад өгдөг залуу. Тэгэхээр тэр үед аавгаа баривчлагдаад явж байхыг хараа зогсож байсан хүү бол Ким Жингүү. Том болоод аавынх нь хэрэг дээр ажиллаж байсан 3 цагдааг хөнөөсөн. Одоо харин Чой Ахмадыг хөнөөхөөр хүн явуулж байгааг Чой Ахмад олж мэддэг. Харин Ким Жингүү энэ үед цагдаагийн хэлц дээр ирээд би хэд хэдэн хүн алсан мөн Каранаас ч гэсэн тэр хүнийг би өлгсөн юмгээд хэрэгээ хүлээдэг.
Байцаалт эхлэхээс өмнө Ким Жингүү Чой хамтдаа ганцаарчилсан юм ярмаар байна гэж хэлээд сонсох төхөөрөмжийг хүртэл унтраалгадаг. Ким Жингүүгийн ирсэн шалтгаан бол одоо болсон хүн амны эргийг яг урдны хэрэгүүтэй яг адилханаар шийдэх гэж байгааг хараад өөрийн биеэр ирсэн. Тэгээ өөрт нь Ахмад Чойгийн хүн хаалж байгаа бичлэгч байгаа. Одоо ахаад нэг хүнийг цааш харуулахад нь тусал гэдэг. Тэр хүн бол одоогийн Чой Ахмадын дарга. Чой Ахмадад 2 цагийн хугацаа өгөөд хэрвээ чи түүнийг алж чадахгүй бол би чиний хийсэн хэргийг илчлэх болно гэсэнд Чой Ахмад яасан ч чиний хэлснээр хийхгүй одоо болохгүй бол чи миний гарт өөхөх болно гэхэд тэрээр би одоо эндээс явсан дээр юм шиг байна. Шийдвэрээ гаргаад өөрлөө нь хариу үг гэж хэлдэг. Чой Ахмад байцаалтын өрөөнөөс гарч ирээд дарагдаа Ким Жингүүгийн хэлсэн бүгд ямар ч авцалдаагүй тэр юу ярьж байгаагаач мэдэхгүй хэсэгдээ түүнийг хорж бай гэсэнд дарга нь одооноос энэ хэргийг Кан урлагч удирдах болно гэж хэлгээд Кан урлагч багийнхантайгаа сууж байгаад энэ галзуу залууг суул мөрдөх үйл ажиллагаанд нь саад болоод албаар ингэж балаа юм ярьж байна гэж хэлээд Ким Жингүүг суулдаг. Тэгтээ араас нь 2 хүн давуулаад явуулдаг. Донжоо нэг мөрдөгчдөө Ким Жингүүгийн араас тааж явж байгаад Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд ороод алдчихлаа гэд мөрдөгчлөө ярьдаг. Ахмад Чой ч үүнийг сонсоод маш хурдан гараад гүйдэг. Яагаад гараад гүйсэн гэвэл дарга нь тэнд хуралд орж байгаа. Ким Жингүүглөө залгаж одоо бойл гэж Ахмад Чой зөндөө гуйдагч Ким Жингүүг хариуд нь Ахмад та чадахгүй бол би өөрөө л бүгдийг хийхээс та яг л цагтаа ирлээ. Тэнд комиссар явж байна. Би саяхан машинд нь нэг юм суулгачихсан гэж хэлгээд Чой Ахмад даргыг хараад л дарга машинаасаа хурдан буу гэж орилоод гүйж явахт нь дарга нь машинтайгаа хамт дэлбэрчдэг. Машин дэлбэрснийг хараа сууж байхад нь Ким Жингүүг ахиж залгаснаа одоо танд хийх ганц зүйл үлдлээ. Миний аавыг хэргийн жинхэнэ хэрэгтнийг заавал барьж өөрөө гэхэд нь Чой Ахмад ч ууртаагаар одоо чи тамлуугаа танил хоёлаа одоо хамтдаа өхье гэж хэлээд уцаа тасалдаг. Донжогийн хажуугаар Ким Жингүүг машинтайгаа өнгөрч байхыг хараад Донжоо араас нь дагахаар явдаг. Харин энэ үед хэлтсээр нэг мэйл ирэх бөгөөд тэр мэйл нь Чой Ахмадын бичлэг байдаг. Мөн комиссарын дэлбэрэлтээс болоод нас барсныг багийнхан олж мэддэг. Мөрдөгчд энэ хэрэгүүд нь маш сонин санагдаад Чой Ахмадад хэлсэн 3 цагдаагийн нэр болон комиссар энэ нэрсийг хайгаад үзтэл олон жилийн өмнө дарагтай нь хаамд 12 хүний хүн амны эрэг дээр ажиллаж байсан цагдаа нар болохыг олж мэдээд 12 хүнийг алсан хэрэгтний талаар судалж байгаад нэг зүйлийг мөрдөгч олж мэддэг. Харин Чой Ахмад Донжолоо залгаад би санамсаргүй хүн амны эрэг хийсэн ухаалгаар энэ бүгдийг шийдэх болно. Ким Жингүүг бол аюултай хүн. Чи тэрийг зүгээр л дагаад юу ч хэлгүй харж бай гэж хэлдэг. Ким Жингүүг нэг газар ирээд ширээн дээр байх хайрцгийг нээж үзвэл дотор нь хар тамхи байдаг. Хар тамхиг чаваад л өөртөө тариад мансуурч байх үед нь яг гадаа нь Донжоо түүнийг ажиглаад зогсож байхад нь Донжогийн утсанд дуудлага ирэхэд мөрдөгч чиний тусламж надад хэрэгтэй байна. Би гялс чам дээр яваад очие гэд уцаар ярьдаг. Чой Ахмад Донжогийн хэлсэн хаягаар ирээд дотгош ороход Ким Жингүүг санал дээр мансуурсан байдалтай сууж байдаг. Харин гадаа нь мөрдөгч ирээд Донжоог дуудан чи бол Ким Бунсуугийн хүү Жингүү аавынхаа эргээс хойш хүнд үрчлүүлээд нэрээ солиод Донжоо гэдэг нэртэй болсон. Би бүгдийг нь одоо мэдчихсэн. Чи энэ бүгдийгээ бойл гэхэд Донжээ мөрдөгчөө та намайг барьж чадах уу гэж хэлж асууснаа урдаас нь шууд дайраад зодтолтоод өгдөг. Мөрдөгч Донжоог ядах юмгүй хэд цохиж байснаа болоод өрөвдснүү яасан Донжолоо хараад чи одоо энэ бүгдийгээ бойл гэхэд Донжоо мөрдөгчийг шууд хоошин түлхснээ. Газар дуунасан бууг аваад шууд мөрдөгчийг буудаад алчихдаг. Чой Ахмадыг харснаа би зүгээр л жүжигчин хүн найзынхаа хэлснээр л хийсэн. Миний хайртай хүн Ахмад та ч гэсэн мэднэ та түүнд сонин гэдэг үг зааж өгсөн. Тэр бол Донжоо. Түүний жинхэнэ нэр бол Ким Жингүү. Нэг зүйл танаас гуй түүнийг битгий алаарай. Тэр хүүхэд миний амнаас жилүү үн цэнтэй хүн гэж хэлээд үхчихдэг. Ахмад руу Донжоо залгаад би танаа хүүтэй чинь хамт байна. Та битэрийн байн хам суудаг байсан. Цэцэрлэгт хүрээлэн дээр та хүрээд ирэх үү гэхэд Чой Ахмад миний гэрээхнээр л битгий оролт аавынх нь хэргийн жинхэнэ халуурчныг байрж өгөөд аалж өгье гэж гуйхад Донжоо шуудхан л уцаа тасалчихдаг. Чой Ахмад ч маш хуурдаа яарсаар байгаад ирэхэд Донжоо ганцаараа зогсож байдаг. Хүүгээ Донжоогоос асуухад хүү нь машин дотор сууж байдаг. Харин Донжоо бага насныхаа талаар Чой Ахмадад ярихдаа аав минь намайг хооллож өсгөх гэж хамаг чадлаараа ажиллаж хичээдэг.
Олигтой цалин авдаггүй ч тэр мөрөдөө тоглоомын газар ажилласаар л байсан. Нэг өдөр аав гэртээ ирэхгүй тэгээд би ажил дээр нь яваад очиход согтуу хүмүүс аавыг маань зодож тэнд байх нэг хүнч аавыг зодуулж байгааг хараад болиулаагүй. Тэр хүмүүсийг хараад үнэхээр их уурман хүрээд тэнд байх цэннэт гих боцыг цайнд нь хийгээд аав маань юу ч мэдлгүй тэр хүмүүст өгчихсөн. Дараа нь тэнд байсан бүх хүмүүс бүгд л цусаар бөөлжөж бүгдээрээ өгсөн. Тэр бүгдийг би хийсэн. Тэр үед аавыг маань барьцлагаад ирэхэд би гэмт хэрэгтэн байна гэж олон удаа хэлсэн ч хинч намайг сонсоогүй. Хуурамч мэдүүлэг, хуурамч нотлох баримт гэрч ашиглан гаргаж ирээд л аавыг минь та нар бариад явчихсан. Тэгж байгаад нэг өдөр аавгаа цаазаар ахуулах болсныг сонсоод тэр өдрөөс хойш гимжингүү биш харин чаа дунжоо болж амьдэрсэн. Өнөөдрийн энд ирэхийн тулд амласнараа жинхэнэ алуурчин болохыг та одоо мэдсэн болохоор намайг алах уу гэж хэлж байхад нь хэлсийнх нь хүмүүс чаа хамдыг хүн амны эргээр баривчлахаар ирдэг. Харин донжоо чаа хамдын урдаас хараад эцэст нь таач гэсэн миний аав шиг хүүгийнхаа өмнө алуурчин болж баригдахандээ энэ миний төлөвлөсөн төгсгөл ахмад та хэлсэн үгэндээ хүрч өөрийг нь хурдан алахыг гуйхад жоо ахмад донжоог хар зогсохдоо буудаж чадахгүй харин дээш хэд хэдэн удаа буудаад дараа нь бууга газар таягт нь цаанаас нь хэлцийнх нь хүмүүс ирээд жоо ахмадыг барьж авдаг. Харин донжоо араасаа буу гаргаж ирээд толгойдоо тулгаад л өөрийгөө буудчихдаг. Жоо ахмадыг багийнх нь хүмүүс хүн амны эргээр баривчилж байхад хүн аавгаа хараа зогсож байгаагаар энэ кино маань дуустдаг. За тэгвэл энэ удаагийн кино маань энэ хүрээ дууслаа. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгвэл дараагийнхаа киногоор уулзцгаая. Түр баяртай.